одоо өөрийн мөнгөөр худалдаж авсан 10 тэмээгээ өөрөө сургаад Монгол улсынхаа төв талбайгаас тийм ээ Чингис хааныхаа эзэн Чингисийн талбайгаас гараад Ховд аймгийн Болгон сум хүртэл 1885 км-ийг бид нэр яг Хотод Монголын хилийн зураг хүртэл ингээд 3 сар орчим туулж авсан тийм ээ. Байж боломгүй санаж байгаа байхгүй юу? Ер нь ингээд хамгийн анх бодоход. Гэхдээ яг болгоёг гэвэл арга мундадгүй байхгүй юу? Нэгдүгээрт. Хоёрдугаарт шалтгаанд очоод боломгүйг тоочод суугаад ивэл тэндээс ер нь бүтэх юм байгаа мó ороод. Үхэл өвчин буснаас бусдыг бол ингээд зогсоол боломж байна. Нөө энэ хөрөөрөг товч агараа зогсолгүй энэ гидг айл гэж яах вэ? Гэдэг хэлдэг аахгүй энэ монголчууд. Тэгмэт миний шар гэрлээ. Ер нь малчин тэр ууланд мал хариулж тэр көдө гадаа көлчтаар зөх хат үзсний хэрэг үйлээ. Гэж бас бодлоо. Нэг хоёр дураа гэж байсан юм уу? Тэгээд нэг бороод өдөр хонд яваад вэ? Тэгээд хонд явж ирсэн чинь замд Марвин миний чихний хатаалын ингээ хаацаад Тэр буусан байгаа. Буцаад ахамор гэсэн чинь нэг хоньны морн нэг тийм машин дулуулгширсэн машин. Энэ нэг талын чих хасчихсан. Нэг цусуулчихсан л. бороод. Тэгээ нэг бус төгтөлж юм бэхээр энэс бус тийм асуулж мөрөн хөтлөг юугаад чирдэг ч юм уу. Хайчгаад юугаад чирх байсан юм уу гэж сонирсуулчихсан мөрөн үнчгсэн малаа навсан нэржил байгаа юм чинь. Тимлэг чадамгаа шалтгаан ямар ч ясна хийсэн ажилдаа шургууг өгтөөсөн. Дэлхийд даяар хүмүүс ингээл аялаад явж болоод байхад ер нь яахлаараа байгалаа болдгүй юм. Яахлаараа Монголоос тийм аялагч гарч ирж болдгүй юм гэж бодоод ер нь бол шууд тухайн өдөртөө л дэмжиж эхэлсэн. Монгол хүмүүс зүрсэн өөргөө ухамсарлагын дагуу өөрийнхөө дагуу эх орны сурчлан таниулах нэг зүйл явж байгаа. Хоёрдугаарт бол бас мөрөөдлөө биелүүлчихсэн. Нэг удаа энэ хүний ертөнцид ирснийх бас хожим хойно өрсүүдтэй үлдээх утга учиртай зүйлтэй байх юмсан. Өв соёлоо хамгаална үлдэхийнсэн. Хойш залуу үеийн хүүхдүүдтэй уламжлалыг зөв үлдээх юмсан. Мөн одоо эх орныг огшин тогтнох тийм ээ. Хэл, соёл, хил гурвантай байх нь энэ соёлыг бол уламжлан өрсүүдэд хадгалах. Дээрээс нь олон улсын төвшин тийм ээ. Тэмээний арт тусыг энэ тэмээнитэй холбоотой бизнес маш сайн өргөжлөн хөгжиж байгаа учраас Монгол нутагт байгаа Монголын 33 гоёыг дамнан оршиж байгаа тэмээн сүрэгт бас зөв зохистой ашиглаа эдлгээнд хамрахсан бас эдийн засгийн үр өгөөжтэй байх юмсан. Мэдээж ийм аялалчин бол одоо ганц хүн явах зөвхөн хүн ганцаараа явах юм бол яг логистикийн хувьд арай амархан. Тэгэхээр эн чинь бол шууд тэмээ мал ингээ ороод ирэхээр чинь бас логистикийн хувьд арай жоохон хүндрэлтэй илүү их юм одоо бодож шийдэх бичих цаасны асуудлууд байсан болохоор яг дэмжсэн хэрнээ биднэрт хийх ёстой, бэлдэх ёстой асар их ажил байгаа юм байна даа л гэж бодож эхэлсэн. Амархан бүтдэггүй гэж байхгүй. Тэгэхээр бас баян хүн байвал яг өсрээд 2 видeo хүүхдүүд чинь сана. Хожим миний үлдээсэн замгаар 9 үеэрээ хүүхдүүд миний хэрэг гарах байх тийм ээ. Тэгэхээр тийм зүйлийг төсөөлж бодож гарсан. Тэгээ мэдээж энийг давж чадсан хойно энэ чинь өөртөө маш тэмцэлж байгаа зүйл шүү дээ. Нэг талаа өөрийгөө гаргаж ирэх, өөрийнхөө хүч чадлыг сорих, дээдс өгдүүд минь халуун цус бүлээн амиа юуны төлөө өгсөн байх юм тийм ээ. Тэгэхээр тэрийг жоохон утга учиртай үн цэнтэй болгох гэж өөрийнхөө амьдралаар зорж байгаа. Гэхдээ мэдээж маш олон алдаатай. Олон улсад ингэ явж байхад тийм ээ Монгол орныг чинь таньдгүй улсууд зөндөө шүү дээ. Монголч хаана гэдэг ихтэй нэг хүмүүс юм гэх зэрэг асуудаг. Энэ тэмээнүүдтэйгээ цуг улс улсыг дамнан явах зорилттой байсан анханасаа. Энэ талаараа бас Монгол улсын одоо төр яам тийм ээ төрийн өндөрлгүүдэд бас нэлээд олоодаа хандаж маш нэлээд олоодаа бас дэмжлэг хүссэн. Тэгтээ ер нь бол бас хэцүү юм бэлээ. Мал амтан оруулж харахад мэдээж энэ хил гайлыг зөрчин өнгөрөхөд тухайн улсад очоод энэ газараас энэ газар хүртэл аялах зөвшөөрөл авахд бол бас нэлээд юм болно шүү. Аялал жуулчлалын газар руу, цагдаагийн газар руу, гадаад иргэн хариатын газар руу өөрийнхөө аялын зорилго бүх юмаа товчих тодорхой ингэж бас материал бэлдэж явуулна. Нэг тэмээнээс одоо маш олон дэлгэрэнгүй шинжилгээ аваад бэлтгэгдсэн тэмээнүүд байсан л та. Тэгээ энэ тэмээдтэйгээ цаашаа бүгд найрамдагтад ард улс руу орох гэсэн боловч шинжээ угрын дотоод байр нөхцөл байдал тийм ээ. Одоо дотоод үеийн нөхцөл байдал мөн тэнд байгаа монголчуудын сэтгэл санааг их огшоосон учраас маш их сенсац гарсан учраас ер нь намайг оруулан заа хүлээж байгаараа гэж 3 сар байлгасан. Тэгээд 7 сарын 2018 онд 7 сарын 10 хэдний өдөр надад та тэмээгүй манай улсад өөрөө орж иж манай улсын тэмээгээр аялж болно гэсэн бичиг өгсөн. Аяллаа эхлүүлж явахд бол эхний 7 хоногийн би хамт явж байсан. Хамт явж байсан өдөр гадаад багууд нь бол хэдийгээр дэлхийд даяар ингээд аялаад сурцсан мундаг аялагч нар боловч багаар ажиллаж байгаагүй хүмүүс бол хамт явж тусалж дэмжиж байсан. Тэгэл тэрнээс хойш бол тэгэл манай хүн өөрөө л бүгднийг удирдах атгаж явсан.
Заавал өөрөхтэй биш л те мэдээж хүний одоо өмнө энэ бол миний хүлээс үүрэг бол биш. Тэгвэл өөрийн хүсэл зорилгоор явж байгаа учраас өнөө гүйцэтгүүлэх нь миний хувьд одоо хүсэж байгаа ганц одоо яг хийж дуусгах гэж байгаа зүйл манай одоо улсын төгс соёлыг өвийг маш олон улсууд говьуулна тийм ээ маш одоо шинээр тархиугаах маягаар ашиглаж байгаа учраас энийг бас эсэргүүцсэн. Ер нь бол хизээч шахаа нүүдэл хийж явдггүй байсан бол энэ бол нүүдэлчдийн хийж бүтээсэн зам, өрөнд орны холбооны зам. Тэгэхээр хятад гүрний өмч биш шүү дээ. Тэгэхээр тэднээс ч одоо 2013 оноос хойш маш том прожект хийгээ явж байна. Тэгээд энэ дээр нь одоо ерөөс торгоны замыг тэндээс энэ хүртэл одоо манай үг дээцгийжсэн гэж ярьдаг тийм ээ. Тэгэхээр тэрийг бол эсэргүүцэж бас дотроос жижигэн тэмцэл хийж байна. Та сая хэллээ шүү одоо нэг өөрсдийнхөө нүүдлийн өв соёлыг хадгалж үлдэх гээд. Тэгэхээр манайд бас дэлхийн өвд манай Монголын соёлыг одоо бүртгүүлж амжаагүй байхад маш олон өөр газрууд ЮНЕСКОд бүртгүүлсэн ч гэдэг юм уу тий алдсан тийм тохиолдлууд агих байдаг л та. Бид нүүдэлчдийн уурсаад өнөөдөр ч бид манай аж ахуйгаар нүүдэлчдийн өв соёлоор бас дэлхийд одоо ховорхон улсуудын нэг. Өв соёлын хувьд мэдээж одоо жишээл бүгд найрамдчдад ард улсад байдаг. Өөр Монгол хүмүүс болон Монгол үндэстнүүдийн одоо соёлыг бод нөгөө тухайн улсын одоо иргэнийхээ хуваар маш олон зүйлүүд одоо хятад ард улсын тийм ээ. Хятад улсад одоо өмч болж, оюуны өмч болж, ямар нэгэн үндэсний өв соёл болж бүртгэж байгаанаас жоохон харамсалтай боловч бид оройтой өгөө өөрөө өөрсдөө өмнө авч үлддэг. Тэр яаж соёлыг говьуулна буруу болгож байгаа нөхөр entertainment байдлаар буюу ном, уран зохиол, киногаар тийм ээ. Тэгэхээр одоо бид тэдний түүхийг одоо гарч байгаа түүхэн кинонуудыг тийм биш гэдгийг мэдчихвч бидний хойш миний хүүхдүүдийн хүүхдүүд магадгүй тэрэнд итгэх тархиа угаалах магадлал маш өндөртэй учраас өнөө цагийн яг энэ цаг үед амьдарч байгаа Монгол залуучууд бидний үүрэг маш их байгаа хгүй олон талаараа ер нь бид маш хариуцлагатай байхгүй бол олон зүйлийг алдах зүйлийн үнс одоо яг суурийг тавьж өгч яана л да. Хэдий одоо хүний юм харахад гоё боловч эх орон шиг сайхан юм хааж байхгүй шүү дээ. Ер нь би эх оронтой хүн гэдгээ сая Иран улсад явж байхдаа мэдлээ. Би Ираныг туулж дуусаад яг наашаа гарахын даваан дээр нөгөө нэг Америк нэгдсэн улс мосч ингээд нэг фуужин шидэлслээ шүү дээ. Тэр үйл явдлаас болоод би Монголд яг дөнгөж ирэнгуут манайгаад харилцааны яамнаас магалмаа ирснөө гэж одоо сургалсан байсан. Би эндээс аяг баярлсан. Тэгээ яг Шунжаан угрын нутаг хэцүү байхад нь орсон. Тэгээ тэмдгийн монголчууд одоо үнэхээр одоо үгээр хэлэхэд хэцүү. Яг л тэд нэр ямар гоё хүлээж авсан. Магадгүй энэ аялыг зогсоохгүй байх олон шалтгаануудын нэг тэр хүмүүсийн сэтгэл зүрх тийм ээ. 5-аас ийшээ хүн нэг газар удаан хугацаанд богино хэрэгэд бол ба цаанаасаа шүүх цагдаа нэрээд бариад аваа явчихдаг. Тийм юм билээ шүү дээ. Намайг одоо натаа уулзах гэж юм зөвшөөрөл авдаг. Цагаан ууцтай ирж байгаа байхгүй юу. Тэгээд цагаан ууц дээр зөвшөөрөл авч ирчээд хүлээж агаад уулзч амжихгүй явж байгаа настай хүн. Нэг ээж охин хоёр байсан. Ээж нь 80 гарцсан, охид нь бас 60 эдтэй. Тэр хоёр ч намайг зөвхөн натаа уулзах гэж ирж тэнд 2-3 хоноод хүлээж ад уулзсан. Тэр хүмүүсийн сэтгэл зүрх Монгол нутаг, Монгол өвөг дээдс соёл гэдгийг ямар агуу мэддэг яасан ахтар энэ тал руу айгүйх жинхэнэ зүрхнээс бүрэн эсэд цус халуун амбараа ингэж энэ тухай боддог юм байдгийн бэ гэдгийг яг тэндээс мэдэрсэн. Магадгүй бид нэр энэ голомт Монгол тийм ээ. Голомт Монголд хүрсэн нь их хувь заяа зол боловч бас яг бид яг Монгол хүн шиг байж чадаж байна уу юу гэдэг чинь аюу эргэлзээтэй байгаа шүү дээ. Сая 7 улсыг туулж өнгөрөхөд улс төрийн болон нийгмийн бас хувь хүмүүсийн нөгөө нэг аяллыг зогсоох ч юм уу биднийг бас нэлээд олон удаа хэцүү дарамтанд оруулж ирсэн. Тэгээд жишээлбэл аяллаа төгсгөл дараа намайг 5 хоног яг ингээ манай аяллаа манай хүний хамт явсан баг бүрэлдэхүүний юм 5 хоног ингэж паспортыг хураачаад байцаал авч байгаа байхгүй энэ бол нууцаар хийсэн бичлэг. Яаж Монголын хөлөд авч гарч ирсэн хин сахиужулж байгаа яагаад заавал энэ бисамтгаар дайрах байсан ингээд тэгээд 5 хоног бас буудалд ингээд бид нэр ингээ байрлуулчаад паспортыг минь хураа авчаад 5 өдөр нэг асуултаа асууж бас би ингээ хурууныхаа хээг ингэж дараад бас аюу эвгүй байд юм бэлээ. Тэгээ бас нэг төрлийн байрлах юм уу да тэр чинь тийм ээ тэгж байцаал өгч байсан шин. Энд дээрээс прокурор ирсэн. Тэгээ бид нар хамгийн сүүлд сүүлдээ бүр залхах юм билээ ш түн нэг асуултаа олон удаа өдөр болгон тайлбарлаад тэгээд яг энийг өгч дуусаад бүр сүүлд ингээд нөгөө тамган дээр хурууны хийгээ үлдээ. Би анхудаа ер нь гадаад харийн оронд гэж одоо паспортаа барьж хурууны хийгээр ингэж байсаал өгч. Энэ их дэнчин тавьж амь насаа золиослж ингэж явж байгаа энэ үлээг шууд тэр бүгдийг
процесс бүхнийг ингэ дэлгээд авах боломжгүй. За жишээл энэ зурган дээр бол бид нэр тоос хүлээж авсан нэг том 10-аад бүрэлдэхүүнтэй нэг гэр бүлийн Монгол ах トゥ ус ирж тусч авсан л да. Орой хоол идчихэд бид нэр Монголоос бичсэн би угаас дандаа аяндаа хувцсанаар Монгол аяг сурчилсан бүтээгдэхүүн авч явдаг. Нэгэнт нь дээлээ өмсүүлээд ингээд нөгөө битэд нөхөртөө Монгол ихчийн гэрт одоо оройны нэг 11 цаг үед бид нэр орой хоол идчихэд оцсон бахаа нэлээд тэгтэл шөнө 2 цагтаа яг ингээд бид нарыг машин дагаж байгааг бид нар мэдчихсэн. Бидний хүмүүс дагаж байгааг мэдж байгаа. Гэхдээ яг айлд орсны дараагаар ингэж орж бодоогүй. Энэ бол тусгаагийн 10-аад бүрэлдэхүүнтэй ийм том цэргийн хаалттай урдаа нэг нь ийм камер одоо ингийн камер байсан. Нөгөөдөл нь энэ камер зууцсан. Тэгээ буутай хүмүүс орж ирээд гэрт ингэ бид нарыг барилгаа хийж байгаа байхгүй юу. Тэгээд ингэсний дараагаар нөгөө хятад гэрээ эзэн нь та нар манай гэрт манай хүн бас хүний ярих яриад та нар яаж байгаа ингэж байгаа бид нар яасан гэсэн гэж байгаа гэж шууд манай хүнийг одоо хоолыг нь боож цээжэн ингэж дараа энэ дээр хөхөртлөнийг цагдаа дарангуут буугаа ингэ гаргаж ирсэн. Тэгэн гут манай нөгөө хятад айлын нөхөр нь болохоор би гэртээ зочин уурсан та нар миний гэрт хүн алаад үзээрэй буудмаар байвал урдаар намайг бууд гэж урдуур ороод энэ бол нэлээд олон зураг байгаа. Тэрний нэг зураг нь энэ байна. Яг энэ аялал эхлэн цагаас хойш их нутагтааш тэр харийн газарч тэр өчнөө олон юм хүн бэрхшээлтэй баг энгийн хүний тэр болгон бас туулж гарамгүй асуудлуудыг туулж авч байгаа боловч маргааш юу болохыг таахын аргагүй гэвчиг өвгдийн замаар тэмээ үсгтээ явж байгаа миний аялал бол тийм амархан зогсоох тийм хин нэгний хүслээр одоо хин нэгний дарамгуйл бол зогсон гэсэн үг байх зогсон гэсэн үг одоо асуудал байхгүй. Тэрээс би амьдралдаа харж үзээгүй техник хэрэгслийг тарсан тэр асар амар тэр нэг канондар гардаг шиг байлаа нэг нар ордог. Өдөрт 20 минут төвшөрийн дохиод дуурна, лүнд ингээд дуурна. Тэр тохионыхын дагуу хүмүүс цагдаас иргэн ингээд байн гудмаар явж сүрийг үзүүлнэ. Тэгээ натаа ярьж уулцсан монгол хүмүүс ингээд бүх бичиг баримтыг хүлээж аван дараа нь оч байт намайг явсан дараагаар яах гэж уулцсан ингээд бас байцаад олсон юм байл шүү дээ. Тэгээ аюултай Казахстан улсад урд нь очиж үзээгүй байсан. Тэгээ сошиал медиа айгүй худлаа гэдэг байхгүй юу ер нь бол. Тэгээ сошиал медиалээс ингээ харж үзчихсэн мэдээллүүдээс айгүй имиж агаад төрсөн дүүтэйг оцсон. Тэгээ цаанаас BBC-гийн баг ирсэн. Маш их гайхалтай соёлтой, гайхалтай ард түмэн, гайхалтай байгальтай гоё газар байсан. Гоё ингээд ус цай сайхан хоолндоо авчирч хуваалцсан. Казахстан би асаа ингээ 3 сар орчим байхад маш их одоо олон айл зочилсан, маш олон эрдэмтдтэй уулзсан. Миний бас нэг мөрөөл биелсэн. Ээжтэйгээ зөв нэг гайхалтай газараар тэмээтэй аялж ирсэн гэсэн. Худаагаад би баг хатаан шиг л байлаа шүү дээ. Нэг хүмүүс энэ дэр хоолоо авчирж өрөөл амруу хоол арагийнхны ята баг тэмээс өргөжүүлгээд өргөж суулгаад их л гоё байсан. Яг нэг сайхан нөхөн төрөсний хачаар нэг сайхан газар хамтын удиллаа дээ. Монгол гэгээл дэжгээл ингээд барьж үзэл Монгол гэсэн чинь Монгол ингээл би тэр ингээд тэгэл газар мүзэс үзээгээр уурахаар хамгийн ангатгчулсан. Урсан газар бүхэн л Монгол ээж явж яанаа л Монгол улсууд явж яанаа л буусан буудлыг хүртэл дандаа орноор нүс төгөгдөг ингээд тавьчихсан маань тэрэн далбаг. Одын дээр би Монгол улсын давлаа нэмж ямна гээл. Тэр буусан буудлын эзэн хүртэлтэйгээл. Иранчууд монголчуудыг бол Монголстан гэдэг байхгүй юу? Монгол газар гэсэн. Монгол газрын хүмүүс гэсэн. Бид хоёрыг Монгол гэхээр бүр аягүй гайхаж харна. Дээрээс нь нэгэн цагт өвгөд маань очиод ингээд эзэн сууж исэн нутагт бид сая 650 км-ийг цөлөөр хөндлөн гол тэмээтэй яваад ирнэ гэдэг бол бид хоёрын хувьд маш миний хувьд бүр аягүй бахархалтай санагцсан. Өөрөөрөө бас хэсэгэн зур бахархаад авсан. Тэгээ ээж маань бас аюу аз жаргалтай байсан болов уу гэж бодож байна. Одоо Турк улс, Турк улс тэгээд Туркаас цаашаа ер нь Турк ч бас өөр их гоё гонцлолтой улс шүү тийм ээ. Тургуй нутаг бас Монголын түүхт одоо монголчуудаа бас нэг өгд эцүүдэн одоо түүхийн жимээрч бас нэлээд холбоотой. Дээрээс нь Евразийг, Европ болон Аз твийг дамнан оршиж гайхалтай улс. За Турк улсын дараагаар Европын холооны улсууд эхэлж байгаа. Тэгээ Европын холоонд бол 5 орноор яваад миний аялал ингээд бүрэн өндөрлөж байгаа. Өө сайн явж хахаар нэр хүн дагаж гоох, магтах, сайшаах. Тэгээд яг амьдрал асуудал гарах ч юм уу ямар нэг юм хүн таагүй үйлэх болохоор бүгд зайгаа барьдаг. Зотны найз гэж хүртэл одоо гэр орон дээр өөрсдөө орж ивжсэн найз мөн хүртэл ингээд зайгаа бариад худлаа юмд одоо автаад тэгээд анх нэг аялал эхэлсэн цагаас хойш өргөлж магтуулсаар байгаа юм уу өргөлж ингээд уухаа ингээд болсон бол магадгүй өнөөдөр энэ хүртэл хол замыг туулахгүй гэж магадгүй шүү дээ. Дунднаа за болсон гэ буугаад өчөх магадгүй. Тэгэхээр магадгүй энэ хугацаанд болж өнгөрсөн бүх муу асуудал магадгүй надад маш сайн ташуур болсон баг. Тэгээ би яг их амьдрал их эрт яарсан, их эрт хүл тавьсан. Тэгээд бас
өөрийнхөө насны хэмжээнд бол байж болохоор боломгүй бас олон замыг туулж гарсан. Яг өөрийнхөө хайртай хүмүүст ингээ муу үр дүн гарч харахаар мэдээж яах гэж эхлүүлвэ гэж бодсон үе байдаг. Хүүхдээ юмдээ үйлчсэн мусаг сонсцох яаж ирнэ ямар наартай байх амьдрал дээр. Октоодыгаа болохоор маш сайн бие даасурсан гэж боддог. Би хожим би эдний дэргэд үргэлж байж чадахгүй. Би хязгаартай хугацаатай ирсэн хүн. Тэгэхээр энэ хэдийг өөрийнхөө алхсан зам мөрөөр алхуулахгүй тулд өөрийнхөө туулсан зовлог туулуулахгүй тулд октоодыгаа хин нэгэн хүний муухай үгээр октоодынхаа чихэнд хүргэхгүй тулд миний хүүхдүүд тэдний тэр хүртэж болохгүй, тийм замаар алхаж болохгүй яг надад тохиолдсон бүх зүйл. Тэгэхээр хүүхдүүдийн ирээдүг илүү одоо айлх болох надад шалтгаалж бүх зүйлийг хийж өгөх нь өнөөдөр даваанд бүдрөхгүйгээр, томхон чулуунд унахгүйгээр тийм өргөжлөж байгаа. Мэдээж намайгаа маш сандаг. Би бас айгүй тэрэндээ гимшдэг. Октоодоо орхиж явж байгаа. Гэхдээ энэ их хугацааг ингэж хүүхдтэйгээ цуг байхгүй байгаа энэ хугацаагаа энэ үнд цагийг золиослж байгаа энэ ажил төрлөө аяллаа амьдралаа хожим үнэтэй болохын тулд өнөөдөр маш одоо зөв алхмуудыг хийх хэрэгтэй болж байна л да. Тэгээд бүх зүйлийн өмнө бууж өгмөр санагцвал хүүхдүүдэд хараад үндийдэг дээ. Тийм. Тэгэхээр хүүхэд бол хүмүүсийн одоо яг миний хувьд бол миний амин сүнс. Минийхээ төлөө зүтгэсэн чинийхээ одоо бид хоёрын айрын зорилго хүсэл тэмэл маань бол одоо байгалийн маань энэ аялалтай маш амжилттайгаар дуусах хугацаанд дуусгаад өнөр бүлээрээ сайхан хамтдаа аяллах. Ер нь бол бид нэр угаасаа л аялсаар байгаа л ирсэн аялах дуртай энийг одоо ажиллаж болгоцсон хоббигоож болгоцсон тэгэл угаасаа цаг зав гарвал аялахыг л хүсдэг. Тийм учраас одоо энэ Тэмээ нэрний цуван аяллаа дуусгаад гэр бүлээрээ хамтдаа аялахыг одоо хамгийн их бодож тэмүүлж яваа. Эдэрт гамбар хараад үгүй яаж тэн олон шууд аргас тийх нүг ихлээр энэ 10 шууд аргас тийчихсэн энэ доод дийнэр багбагыг тийчихсэн л тийм их одоо манай хэлээр бол шулмтай манай хэлээр шулмтай гэж нэгэд штэ тий 10 та Одоо хүмүүс энэ шулам гэдэг юм бодчих штэ. Яаж нөхнөөс нь өөрөөсөө илүү хайртай. Күхтэн зовлох болж хахаар над тийм зовлох алдаасаа. Күхтэн өвдлөгийн над би тэгж өвдөөсөө гигээл гүйчдэг. Эс нөхөндөө хайртай. Сайхан нөхөн дээр юусныг хачаар нэг сайхан газар үзээд гой газар аялаад авсан. Нөх мөгөлөх нь хамаа байхгүй яаж тийм энэ эцнэс минь ят хүчтэй байж. Надад нөхөн үздэг. юм бол одоо хамгийн хайртай хүмүүстэй гэр бүлийнхнийгаа ачлаж амьдрах хэрэгтэй. Ер нь бол ачлалтаа явах юмс гэж аягүй бодож байгаа. Тэгээд ээжийнхээ ачийг охин нь их сайн явж хариулнаа. Хариулж байгаа шүү дээ. Нээс санаа зовлох байх. Хариулж байгаа. Их ач хариулнаад чи сэтгэлд нэг юм дэгээд яаж ач хариулдээ гэд бодоод байхын хэрэг байхгүй. Энэ чинь бол ээж нь хариулахыг амарлах юм гэсэн шүү дээ. Нүрийг нь матч өглөөд ээж нь хариулдаг юм. За аялаад дуусчихсан ээжтэйгээ хамт байнга байж. Ээж нь нүрийг сайн бачж өгнө. Аялал бол одоо манай гэр бүлийн хувьд ажил, амьдрал, хобби болсон байгаа байхгүй юу? Тэрийг асаргаа сувилгаа, тэмээтэй харьцах, тэмээгээ хооллох, ундлах, ачлах хатгах чинь бүгд Монгол соёлоор явж байгаа шүү дээ тийм. Тэгэхээр энэ бүхнийг бас олон улсад танилцуулж байгаа зүйл. Монгол руу бас аялал жуулчлалын төвшөнд маш олон одоо том ивентүүд зохион байгуулагддаг. Тэгэхээр ирэх хэрэгжүүлүүдэд бас гадны олон улсын маш олон том тэмээтэй одоо ивент хурал цахилгаанууд, бизнес уулзалтыг хийх төлөвлөгөөтэй байгаа.
бас аянаа дуусч ирээд Монголд олон улсын аяллаа тэмээний болон тийм соёлын янз бүрийн том төв байгуулахыг зорж байгаа. Даун синдромтой янз бүрийн аутизм өвчтөй тийм хүмүүс байгаа байхгүй. Тийм хүмүүсийн чинь бас энэ тэмээ малтаа ойр байлгах тэмээнээс үс бүтээгдэхүүнээр имжлэх тэр төрлийн юм бас их хүчээ авч байгаа. Тэгэхээр энэ тал руу Монголд ярьж ажиллана гэж бодож байгаа шүү дээ. Энэ миний сонгосон зам ер нь миний сонголтоос болж үүсэж байгаа асуудлууд шүү дээ. Тийм ээ. Магадгүй би нэг хийгээ гэж энэ замыг сонгоогүй болоод би энэ асуудлыг өөрөхгүй байсан баг. Тэгэхээр хүн хариуцлагатай байна гэдэг бол нөгөө хийсэн сонголтондоо хариуцлагатай байх хэрэг нэр